Сайн байцгаана уу эрхэм мэтгэлийн ахын дүүсээ та бүхэндээ эзний өдрийн гал халуун мэндийг хүргье. Та бүхний мэндээр их эзний баяр хөөр амар тайван бэлхэм дүүрэн байгээ. Бид яг одоо амьд үгийн мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулах цаг болсон байна. Чуулганы мэндээр Бурхан эзний хийж буй ажлуудыг хамтдаа сонирхож, хүлээн авч, баярлаж мөн урам зориг авах цаг эхэллээ. Эхний мэдээ ямар мэдээг эрхэлж байгаа Батбаяра? Эхний мэдээ бол мацаг барих өглөөний залбирал байгаа. Даваагаас Баасан гаригийн хооронд бүхий л итгэгчтэй мацаг барих өглөөний залбиралтай хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ бол хөтөлбөр биш. Энэ бол Бурханы өмнө босон байгуулагдах цаг байгаа. Энэ бол сэргэлтийн цаг, энэ бол шинжилтийн цаг байгаа. Та бүхнийгээ мацаг барих өглөөний залбиралтай хүрэлцэн ирэхийг урьж байна. Нэр жахаа. Чи зүрх сэтгэлийн шарахыг Христ их эзэн эдгэдэг гэдэгт итгэдэг үү? Итгэдэг. Яагаад гэвэл бичээс Исая 61:1-т тэр шархсан зүрхтэй хүмүүсийг эдгээгээр ирсэн гэж бичигдсэн байдаг. Тэгвэл чуулганыхаа итгэгч ахын дүүс та бүхнийг лав гараг бүрийн 19 цагаас тогтмол явагддаг эдгэрлийн баяр хөөр хөтөлбөрт урьж байна. Зүрх сэтгэлийн дотоод эдгэрэл хэрэгтэй Христ дотор жинхэнэ эрх чөлөө амар тайвныг авахыг хүссэн та бүгдэд нээлттэй. Өнгөрөөж 2 сарын 28-нд манай чуулганы бүсүүдийн цасны үер болсон байгаа. Тэгэхээр бүсүүдийн маань маш гайхалтай юм. Одоо гадаа нэлийн хүйтэн байгаа ч гэсэн хүрэл маань маш гоё. Гал халуун нэг хөрлөөтэй сайхан цагууд болж өнгөрсөн байна. Харин зарим нь цасан дунаад, зарим нь босоод гэтэл маш гоё хөвгөлтэй цагуудыг өнгөрөөсөн байна лээ. За өнөөдөр ямар өдөр вэ Батбаяра? Өнөөдөр ням гараг. За өөр? Гоё баярын цуглаант өдөр байна. За бас нэг онцгой өдөр болж байгаа. Яг одоо мэдээллийн хөтөлбөр үзэн суугаа хэн нэгний төрсөн өдөр болж байгаа. Бас байж болно. Гэтэ бас нэг өдөр бас байгаа. Одоо санджлаа. Өнөөдөр бол 3 дугаар сарын 8-ны өдөр. Өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм байна шүү дээ. Жахада баяр хүргье. Баярлалаа. За ингээд амьд үг чуулганыхаа нийт эмэгтэйчүүд бүсгүйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 нь эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хамгаалах зорилготой өдөр юм. 1908 онд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод 15,000 орчим эмэгтэй ажлын цагийг багасгах, ижил цалин авах, сонгуулийн эрхтэй болохын төлөө жагснаас үүдэлтэй хэмээн үздэг. Улмаар 1910 онд Копенгаген хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулганаар Германы зүтгэлтэн Клара Зеткин жил бүр тэмдэглэх санаачлаг гаргаж 1911 онд Австри, Дани, Герман, Швейцар улсад анх тэмдэглэжээ. Гэхдээ тогтсон өдөр байгаагүй аж. Харин Оросын холбооны улсад эмэгтэйчүүд талах ба инхийг шаардсан ажил хаялтыг 1917 оны 2 дугаар сарын сүүлийн нэм гаригийг сонгон зохион байгуулж эхэлсэн. Энэ нь 3 дугаар сарын 8-ны өдөр тохиов. Ийхүү Оросын холбооны улсад олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж эхэлснээс улбаатайгаар 1955 оноос хойш монголчууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ыг тэмдэглэх болсон хэмээн зарим судлаачид тайлбарласан байдаг. 1975 онд нэгдсэн үндэсний байгууллага энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эмэгтэйчүүдийн эрх, хөдөлмөрийн зах зээл дэх тэгш байдлыг дэмжих уриалгатайгаар дэлхийн нийтэд тэмдэглэх болжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өгтөн чуулганы эмэгтэйчүүдийн үйлчиллээс 3 сарын 6-нд эмэгтэйчүүдийн цуглааныг зохион байгууллаа.
Өнөөдөр бид онцгой хүмүүст талархаж баярлаж байна. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн үн цэнтэй эрхэм хүмүүсийг. Та бол санамсаргүй бүтээл биш. Та бол түүний санаа, түүний хайр, түүний зорилгын илэрхийлэл. Нийгэм заримдаа эмэгтэй хүний үн цэнийг хэмжихийг оролддог. Гэхдээ Бурхан аль хэдийн таныг үнэт гэж зарласан. Та бол гэр бүлийн халуун дулаан гэрэл. Чуулганы залбирлын багна, нийгмийн инэрлийн гар. Та хаана байна? Тэнд гэрэл байдаг. Өнөөдөр бид ялангуяа ээжүүдэд Бурхнаар бүтээгдсэн эмэгтэй хүн танд талархал илэрхийлье. Таны залбирал чимээгүй ч хамгийн хүчтэй. Эмэгтэй хүн таны нулимс Бурханд үнэтэй. Ээж хүн та үр хүүхдийнхээ анхны багш нь. Танд ядарсан өдрүүд бий. Та ганцаардсан мөчүүдийг ч туулсан. Гэвч Бурхан таныг харж байдаг. Ээж хүний хийсэн хоол бүр, таны хийсэн зөвлөгөө бүр, таны залбирсан залбирал бүр Бурханы өмнө үнцэнтэй. Та бол гэр бүлийн зүрх. Та сул дорой биш ээ. Та хүчирхэг, та мартагдсан биш, та хайрлагдсан. Та ганцаараа биш. Бурхан тантай хамтаа. Эзэн минь ээ, энэ дэлхийн бүх эмэгтэйчүүдийг, ээжүүд, бяцхан охтыг та өрөөгөөч. Тэдэнд хүч чадал, мэргэн ухаан, баяр баясгалыг өгөөч. Ядарсан үед нь тайтгарал, айсан үед нь зориг, эргэлцсэн үед нь итгэл хайрлаач. Тэд өөрсдийн үн цэнийг таны нүдээр харж амьдрах болтугай. Эмэгтэй хүмүүсээс ингээ харахтаа нийтлэг нэг одоо хардаг тий бас ингээд эрхэмлж хүндлэхээс өөр аргагүй тийм зан чанар, шинж чанар бол байгаа. За эмэгтэй бол аливаа зүйлд ингээд маш сэтгэлийн хаттай ханддаг. Уян зөөлөн тэгээд даруу тийм үнж тийм зан чанарыг Эмэгтэй хүний тэр маш их хүч чадалтай мөртлөө өөрийгөө даруй байлгадаг тэр чанар. Миний хувьд эмэгтэйчүүдээс юуг илүү их суралцдаг вэ гэхээр тэр төвчээртэй зан чанарыг илүү их суралцдаг. За хайр гэж тодорхойлмоор байна. Уужим сэтгэл гэж тодорхойлмоор байна. Тэд бол Бурхны хайрын илэрхийлэл, дотоод гоо үзэсгэлэн. За энэ бол яг төсөөлөгдөхгүй шүү дээ. За наадах жоо баавалцж байгаа би шууд бодоодох юм. Тэр дэлхий бол мэдээж маш их уйтгартай, тэгээд ганцаардмал эмэгтэй хүн байхгүй дэлхий ямар байх вэ гэвэл мэдээж одоо дан ирчүүд л байна шүү дээ. Тэгээд дан ирчүүд байхаар ер нь амьдрал утгагүй, тэгээд өнгөхгүй тий. Одоо гой сайхан зөвлөгөө тий. Одоо амьдралын баяр баясгал байхгүй ч гэдэг юм. За мэдгүй ямар нэг төсөөлөгдөхгүй байна. Одоо эмэгтэйчүүд байхгүй бол бид нар байхгүй болж таарч байна. Магадгүй дайн дайжингаар дүүрэн байх юм лоо, дан ирчүүд байх юм л. яг аргагүй боломжгүй гэж би хардаг. Төсөөлхийн аргагүй байл да. Хэлж чадахгүй байна. Ингээд чуулганыхаа нийт охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд, ээжүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг гал халуунаар өргөн дэвшүүлж. Гайхалтай өдрийн мэндийг хүргье. Та бүхэн сайхан баярлцгаарай. Та бүхнээр минь дамжуулаад Монгол улсад, Монгол чуулганд маань, амьд үг чуулганд маань эзэн Есүс Христийн нэр алдаршин түгэх болтугай. Хэрвээ та манай цуглаанд анх удаа хүрэлцэн ирсэн бол та анхаарлаа хандуулаарай. Та цуглаан дуусны дараа 1-р өрөөнд хүрэлцэн ирж цугаараа бид танд чуулганыхаа сургалтын талаар мэдээллийг хүргэх болно. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Итгэлийн алхмаар дүүрэн ерөөлтэй 7 хоногийг хүсэн өрөөё.